Сайн байцгаана уу та бүхэндээ гигийн өдрийн мэндийг хүргэе. 2026 оны 2 сарын 2-ны бүтэн сартай өдөр буюу тэргэл сартай өдрийнхаа талаарх мэдээлэл болон зөвлөгөө хүргэх гэж байна. За та нарынхаа өмнө зурхаагаа ингээд илгээ тавьсан байна. Тэнгэрийнхаа зургийг одоо энд ингээд баримттайгаар харуулах гэж байгаа байхгүй юу? Яагаад энэ баримтыг бас заавал харуулж байна гэхээр шөнийн 15 гэдгийг одоо цөмөрийн эндээс харнаа. Яаж арах вэ гэхээр одоо энэ хараа нар маань хумхын ордод 13 имтай байгааз би одоо ингээд тодруулаа харагдана. За тийм гол нь эсрэг талд нь сар маань мөн адилхан 13 имтай байгааз за тэгээ сар маань арслангийн ордод буюу нар маань хумхын ордод энэ хоёр маань ингээд бидний мэдж байгаачлан шөнийн 15-ныг үүсгэж байгаа. Бидний нүдэнд сар маань хамгийн гэрэлтэй харагддаг ийм сарны фаз маань тохиож байгаа шөнийн 15-ны энэ өдөр болж байгаа. Одоо энэ өдөр гэдэг нь 2 сарын 2-ны үүрээр гэсэн үг байхгүй юу? Өглөө 6 цаг тийм ээ. За тийм гутаа цөмөрөө энд бас юг харж болох вэ гэхээр нар маань ингээ хумхын ордод байхад өшөөдрөөс нь хумхын ордод маш олон гаригууд хамтдаа байгааг цөмөрөө харж байна тийм үү? За эхлээд нар маань байна. За тэгсэн чинь бидний хайрын тэнгэр зур гариг маань, бидний харилцаа холбооны бууд гариг маань байна. Бидний үйл явдалтай үйл хэргийг одоо эргшээж идэг ангараг гариг маань. Өшөө дээрээс нь дээд тэ бүр ингээ бидний бус гимээр хиллийг энергийг тээж байдаг бүр дэлхийн ван гариг маань хүртэл ингээд хумхын ордонд орчихсон ийм олон гаригуудтайгаа одоо холбоос үүсгэж байгаа шөнийн 15 маань болж байгаа юм аа. За ингээд цөмөр харлаа тийм үү? За яагаад ингээд өнөөдөр шөнийн 15 болчихвоо гэдэг. За хоёрдугаарт хүмүүс маань ингээд маш ихээр яриад байгаа тийм ээ. Одоо хонгил үүсэж байгаа, хонглын өмнөх одоо сүүлчийн бүтэн сар гэдэг. За тэгвэл цөмөрөө одоо харъя л та. Яагаад ингээд хонглын өмнө гэж яриад байгаа юм бэ гэдэг. За яагаад вэ гэхээр одоо ингээд байхгүй юу? Одоо нар хэртэлт байна, сар хэртэлт байна тийм үү? Яг энэ хэртэлтүүд маань одоо 2026 оных маань эхлэж байгаа учраас хэртэлтүүдийн өмнөх одоо бүтэн сар маань учраас эн чинь сүүлийн бүтэн сар гэж хэлэгдэж байгаа юм аа. За тэгээд одоо энэ хонгил гэдэг маань тийм ээ яг албан ёсны шинжлэх ухааны нэр томьёо бол ерөөсөө биш байгаа. Энэ бол хүмүүсийн хэрэгэлдэг хиллэг юм аа. Ямар утгатай юм бэ гэхээр одоо энэ хонгилын маань одоо гол хэллэгийнх нь утга нь том сэтгүүд хурдан ингээд тодрох гэд байдаг. Шийдвэрүүд хөдөлгөөнд орох гэд байдаг ийм үе байж байдаг юм аа. За тэг гэхээр цөмөрөө энэ хонглын өмнөх сүүлийн одоо бүтэн сар гэдэг зэрэгсээ айж болохгүй харин цөмөрөө өөрийгөө сонсоод тийм үү амьдралаа цэгцлэх ийм боломжийн цаг хугацаа гэдгийг цөмөрөө ойлгох хэрэгтэй. За тэгээд одоо энэ те одоо бүтэн сарны энергиэрээ тийм үү одоо 14 болон 15 16-ныхаа энэ өдрүүдэд өөрөөсөө асуух ийм хоёр асуултыг өөрсөндөө тавьбал айгүй зөвөр байгаа. Юу вэ гэхээр нэгдүгээрт би юуг дуусгаж хаах вэ гэх хэрэгтэй. Юмыг дуусгах гэдэг нь штэ. Тэгээд хоёрдугаарт зүрхээ би юунд одоо зөвшөөрөх вэ? Миний зүрх юуг зөвшөөрөх вэ гэдгийг бас асуух хэрэгтэй. За энэ хоёр маань бидэнд маш их тийм тус болох ийм хоёр асуултууд байгаа. За тэгээд одоо цөмөрийн гол сэдв чинь тийм ээ. Одоо арслангийн энергид болж байгаа сар маань тэгээд хумхын ордод болж байгаа нар маань. Энэ хоёрын эсрэгцэл буюу стелиум гэдэг энэ том бөөгнөрл болж байгаа шүү дээ. Тэгээд одоо бидний харж исэн шиг харж байгаачлан одоо энэ хоёр ордуудад энэ том энергиуд маань явж байгаа учраас одоо арслан дээр ингээ ярих юм бол бид нэр зүрх, дулаахан, хайр, өөрийгөө илэрхийлэх, тайз, нэр төр гэдэг ийм энергиуд идэвхжихээс гадна эн чинь юутайгаа эсрэгцэлд орж байгаа гэхээр бидний оюун, бидний одоо ирээдүй, бидний зорилго, бидний дүрм, систем, бидний одоо нийгэмлэг технологитой эсрэгцэлд орж байгаа ийм цаг хугацааг цөмөрөө одоо хүлээж авч байна. За тэгэхээр одоо юуг өөрөөсөө асуух уу дахиад. Ингэж асууна. Би өөрийнхөө үннийг илэрхийлдэг юм уу гэж асууна. Яагаад вэ гэхээр энэ асуулт маань бидний одоо арслангийн ордод байгаа сартай маань уялдаа холбоотой байхгүй юу? За тэгэнгუთ дахиад нэг асуултыг асууна. Би ирээдүйнхээ төлөө системтэй сонголт хийж чадах уу? Хийх үү гэдгийг.
Ягаад гэвэл эсрэг талд нь байгаа одоо хумхын ордод байгаа нар буюу энэ олон стелиумтай холбоотой асуулт юм байнамаа. Тэгэхээр одоо тийм юу гэж цөмөр энэ асуултаас ойлгохгүй гэхээр энэ хоёр асуултыг тийм үү бид нэрээс устгаж болохгүй байхгүй юу? Харин энэ хоёр асуултыг хоёулангийн цөмөрөө эвлэрүүлж, нийлүүлж чадваас бид нар маш том, маш хүчрхэг алхам хийж амьдралдаа маш том хөрөн оруулалтыг хийх боломжтой болноо. За одоо тэгээд одоо энэ стелиум буюу одоо энэ том тийм нэг ордод байгаа бөгнөрсөн одоо энэ оппозишны үед бас нэг юм зөвлөгөөс хүрхийг зарлаа. Ямар зөвлөгөө байна уу гэхээр цөмөрөө одоо арсланчин ингээд би гэдэг энерги багхгүй юу? Би хүсээд байна гэдэг. Гэтэл хумхын ордонд чинь тийм ээ төлөвлөгөөгөө хэрэгжүүлээч гэдэг юм энерги багхгүй юу? Тэгэхээр цөмөрөө нэгдүгээр зөвлөгөө юу байх вэ гэхээр зүрхнийхээ үнэн дээр нэмдэг нь системчлэл. Тэгэхээр цөмөрөө зүрхээ сонсъё тийм үү? Зүрхээ хамгаалах системээ бүтээх хэрэгтэй гэсэн үг. За хоёрдугаарт нь драм үүсэхгүйгээр яг илэрхийллийг зөв илэрхийлэх хэрэгтэй. Одоо энэ арслангийн тал чинь тийм ээ айгу тийм надад ингээд анхаарал тавиач гэд нэх гээд байдаг байхгүй юу. Тэгээд тиймээсээ болоод эмзэглэх гээд байдаг. Гэтэл үүнийг маргаан болгож юусоо болохгүй яг эсрэгээр нь одоо хумхын ордыгаа дагаад одоо контент бүтээх, урлаг бий болгох, бүтээл хийх хэрэгтэй гэсэн үг. Энэ ингээд заслан буюу гаргалгаа нахгүй юу? За 3-дугаарт нь ямар зөвлөгөө байх вэ гэхээр одоо ингээд бидний нийгэмлэг буюу community байгаа штэ. Одоо бид нар группээрээ хамт олноороо хийдэг тийм үү? Яг үүндээ ингээд цөмөрө хэл хязгаарыг тогтоох хэрэгтэй. Ерөөсөө ингээд сул зөнгөөр нь тавьчих болохгүй. Яагаад гэхээр одоо энэ те хумхын ордонд чи ийм том стелиум буюу одоо бөөгнөрл үүсчихсэн байгаа учраас бусдын дүрм, бусдын үзэл бодол өөрийг чин дарж одоо шахалтанд оруулж магадгүй учраас үгүй гэдэг үгийг хэлэх хэрэгтэй ийм чухал өдрүүд байгаа. 14, 15, 16-ны өдөр. Тэгэд энэ хэлхээ бас айгүй зөөлнөөр, хайраар тийм зөөлөн дулаанаар хэлэх хэрэгтэй байгаа. Одоо хүүтнээр битгий хэлээрээ, хатуу битгий хэлээрээ гэсэн үг. За тэгээд дараагийн дөрөвдөх айгүй чухал анхаарах зүйл болохоор одоо эн чинь ингээд эсрэгцэл үүсээд ийм хүчтэй энергиуд бий болчингууд хахацах, саалах, огцом шийдвэр гаргах тийм үү? Ерөөсөө болохгүй. Энийг бүр 24 цаг байтугай бүр 72 цаг хойш тавих хэрэгтэй. Яагаад вэ гэхээр бид нэр эрсдэлтэй нүүр тулж болзошгүй учраас зөөлөн хандах шаардлагатай юм өдөр байгаа. За 5 дугаарт нь одоо яг ингээд арслантайгаа холбогдсон зөвлөгөө өөрийгөө жижигрүүлж юусаа болохгүй. Одоо би өөрийгөө яагаад багасгаад байгаа юм бэ? Би өөрийгөө яагаад жижигрүүлээд байгаа юм бэ? Яагаад би өөрийгөө хинж биш гэж бодож байгаа юм бэ гэдэг асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй өдөр байгаа. Яагаад гэхээр бусдын дарамт шахалтаас болоод өөрийгөө жижигрүүлсэн байх вэ гэдэг ийм санамжийг өгж байгаа. Одоо энэ бүтэн сарны маань энерги явагдаж байгаа юм аа. За одоо хамгийн сүүлийн хамгийн чухал хэсэг, чухал зөвлөгөө. За өөрийнхөө биеийг айгуу тийм дулаан түвшний энергид болгох хэрэгтэй. Яагаад гэвэл хүүтэрч болзошгүй хүүтэн гэдэг чинь хатуу хүүтэн одоо эсрэг талыг ярьж байгаа байхгүй эсрэг талыг. Тэгэхээр цөмөрө усыг одоо баг уучлахгүй яг зөв уух хэрэгтэй. Дулаан хоол идэх хэрэгтэй. Халуун хоолыг ярьж байгаа. Одоо хүүтэн хоол битээ дээрээ гэсэн үг. Тэгээд богино алхалтыг хийх хэрэгтэй богино зайнаж хамаагүй яагаад гэхээр биеэ халаах хэрэгтэй. Бие нь ингээд бидний бие халаалттай байх хэрэгтэй гэсэн үг. Нэг ёсондоо бид цөмөрө дасгал хийвэл зүгээрээ гэсэн үг. Энэ бол ерөөсөө хийсвэр одоо энерги яриаггүй бидний одоо нервийн системийг тайвшруулах бодит арга хэмжээ авах ийм зөвлөгөө хүргэж байгаа юм аа. За одоо цөмөрөө одоо бүтэн сарныхаа одоо маш энгийн 3 дасгалыг хийцгээе. Гоё ингээд нүдэ ханаад тайван гүнзгий амьсгал аваад би өнөөдөр өөрөөсөө юу нуусан бэ гэж асууцгаая. Тэрд байгаа далд байгаа нуусан зүйлийг эргэн санацгаая. За дараа нь өөрөөсөө би юуг зөөлнөөр илэрхийлэх хэрэгтэй вэ гэд асууя. Нүдэ ансан чигээрээ
гүнзгий амьсгал аваад гаргаад. За тэгээ 3 дугаарт нь цөмөрөө нэг алхам хийх хэрэгтэй. Ямар нэг зөв шийдвэрийг, ямар нэг эмгцэгцийг жижигч байсан үннийг хийх хэрэгтэй. Нэг алхмыг сонгоно. Нэг мессеж байж болно, нэг пост байж болно, тийм үү? Ийм гоё дасгалыг, ийм гоё зөвлөгөөг, энэ гоё энэ чинь ингээд засал юм байгаа юм л да. Одоо бүтэн сарны засал ахгүй юу? За гүнзгий амьсгал аваад гаргаад энэ заслаа хийхийг хичээгээрэй. За одоо хамгийн сүүлд нь хүмүүсийн хамгийн дуртай 12 урттайгаа холбоотой зөвлөгөөг 2 янзаар хүргэмээр байна. Гэтэ утга санаа бол нэг байгаа. Яагаад гэхээр та нар маань өөрсдийнхөө мандал доор, нарны ордороо сонсоорой, тийм үү? Эхлээд мандал дордыг хэлье. Цөмөрөө мандал дордоо мэдгүй байх юм бол миний нэг бичлэг байгаа. Би боломжтой бол энэ бичлэгийнхаа доор одоо бичээд оруулна. Тэндээс өөрсдийнхөө мандал дордыг ямар ордтой юм бэ гэдгээ бас харчуулаас зүгээр болов. Дараагийн бичлэгт бас хэрэгтэй байдаг байгаа. За тэгэхээр хоньны ордоос цөмөрөө эхэлцгээе. За хоньны орд маань тийм үү? Одоо өөрийгөө харуулах ингээд сэтэл хөдлөх бий. Тэгэхээр өөрийгөө айгүй гоё хайраар, бүтээлээр одоо айгүй гоё тийм зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй. Айж өрөөсө болохгүй, айц автаж болохгүй, өөрийгөө далд нууж болохгүй юм хоньны ордуудтай ийм зөвлөгөө хүргэмээр байна. Тэгээд өшөө дээрэс нь хайрыг зөв илэрхийлээрэй гэж бас хүсэж байна. Яагаад гэхээр одоо эн чинь ингээд сар маань тийм үү өөрөө ингээд гал ордтой байгаа. Хоньны орд ч бас өөрөө гал орд тийм үү. Тэгэхээр өөрийгөө буруу илэрхийлчих юм бол өөрийгөө шатаачих ийм эрсдэлтэй байгаа учраас зөвөр хайраар дулаанаар өөрийгөө илэрхийлж бүтээлээрээ бас илэрхийлээрэй гэж зөвлөгөөг хүргэж байна. Тэг юм бол энэ нэрэгчин зөв урсгалтай, зөв гойролтой одоо ийм том стил юм дарагдахгүй байх болно гэсэн үг байхгүй юу? За хоёр дахь нь манай өхрийн ордныхан байна. Яг уу гэхээр өөрийнхөө гэр бүл, өөрийнхөө дотоод суурай чангалах, эмхлэх, цэгцлэх, үүгээрээ цаашлаад өөрийгөө тайвшралт аваачих хэрэгтэй. Ийм засал хэрэгтэй өдөр байгаа. За өхрийн ордууд маань болохоор өөрсдийнхөө харилцаа, өөрсдийнхөө бүтээл, яриагаа зөв хөдөлгөх хэрэгтэй. Тэгээд ялангуяа нэг гол сэдв дээр зөв буухгүй бол олон сэдв дээр буучих юм бол тэр олон сэдв чинь энэ олон бөөгнөрсөн байгаа одоо гаригуудтай холбоо үүсгээд нэгээс нөгөө рүү голд одоо үсрээд өөрөөр энерги тээчих бас ийм асуудалтай учраас нэг дээрээ зөв төвлөрөөрэй гэж зөвлөж байна. За манай мэлхийн ордныхан маань яах вэ гэхээр одоо өөрийнхөө мөнгө, өөрийнхөө үнэлэмж, өөрийнхөө үнийн тогтоолт дээр ингээд зөв идэвхжүүлэх хэрэгтэй энергийг. Юу гэсэн үг гэхээр өөрийнхөө яргаа нэгэн үн цэнийг битгий буулгаарай гэсэн зөвлөгөөг хүргэж байна. За манай арслангийн ордныхан яах вэ гэхээр өнөөдөр та нарын тийм ээ гол тайз ч юм байгаа штэ. Одоо арслангийн ордод явагдаж байгаа та нарын энерги. Тэгэхээр та нар өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөө имижийг солих, өөрийгөө бусдад харуулах дээр нэг шинэ алхмыг хийвэл ээлтэй дэмтэй байх болно. За охины ордууд маань яах вэ гэхээр өөрсөндөө одоо амралтыг өгөх хэрэгтэй. Яргаа нэгэн байлар өнөөдөр жаахан ч гэсэн амраад авахыг бодоорой. Юмыг чимээг өгөн цэгцлэх хэрэгтэй. Гол нь өөрийнхөө биеийг тийм үү одоо шахаж ерөөсө болохгүй юм өдөр байгаа шүү. За жинлүүрийн ордон маань яах вэ гэхээр өөрийнхөө найз нөхөд, өөрийнхөө нийгэмлэг, өөрийнхөө групп дотроо зөв зорилгыг тавьж зөв хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Хамтдаа хийх зөв санаа гаргах хэрэгтэй. Ганцаардах хэрэггүй ийм өдөр байгаа шүү. За хилэнцэн ордынхан маань яах вэ гэхээр өөрсдийнхөө карьерийг, өөрсдийнхөө нэр хүндийг одоо хөдөлгөх хэрэгтэй тий өдөр байгаа. Яаж хөдөлгөх вэ гэхээр баримтуудыг бэлдэх хэрэгтэй. Баримтаа бэлдээд өөрийнхөө карьерийг, нэр хүндийг өсгөх тэр алхмыг хийхэд одоо зүгээр байгаа ийм өдөр байгаа шүү. Одоо алхам хийгээрэй гэсэн үг. За номын ордныхан маань яах вэ гэхээр сурах, мэдээж аялах тийм үү энэ том зураглалуудыг бүтээх хэрэгтэй. Хүсэж байгаа энэ зураглалаараа бясалгах хэрэгтэй. Энэ том зураглалаараа одоо өөрийнхөө итгэл үнэмшлийг шинжилж болох ийм сайхан энерги дэж байгаа өдөр байгаа.
өдрүүд байгаа 14, 15, 16. За материйн ордныхан яах вэ гэхээр өөрийнхөө хамтын мөнгө тийм үү өөр шир гэрээ эрсдлийн сэдвийг айгүй зөв тооцоолж зэгслэх хэрэгтэй ийм 3 өдөр байна. Хумхын ордныхан өөрсдийнхөө харилцааг түншлэл дээр яг би юу хүсэж байгаа юм бэ гэдгээ маш тодорхойгоор ойлгож бас үүнийгээ зөвөр зөөлнөр илэрхийлэх хэрэгтэй. Загасны ордууд маань өөрсдийнхөө эрүүл мэндийг ажлын цаг ажлынхаа цаг тололтыг, ажлынхаа цагийн богино уртыг маш зөвөр тогтоох хэрэгтэй. Жижигхэн зуршлуудыг зөвөр өөртөө бас тогтоох хэрэгтэй. Өнөөдөр маш зөв жижигхэн ч гэсэн сахилга баттайгаар амьдарч чадвал том үр дүнд хүрч чаднаа 14, 15, 16-ны өдрүүдэд. За одоо яг түрүүний хэлсэнчлэн хэрвээ мандалд ордоо мэдэхгүй байх юм бол нарны ордоор сонсъё. За хонь маань тийм үү сэтгэл хөдлөлөө ерөөсөө жүжиг драм болохгүйгээр бүтээл болгох хэрэгтэй. Зоригчин өөрийн чинь зориг ерөөсөө хамгаалалт биш харин илэрхийлэлчин байх хэрэгтэй. Үхрийн ордныхан маань болохоор дотоод аюулгүй мэдрэмжээ тэжээх хэрэгтэй. Гэртээ өөрийгөө асраад дараа нь ажиллаа бодож ажил дээрээ гэрэлтэж болно. Өөрийгөө мартаж болохгүй байхгүй юу? Эхрийн ордныхан маань олон юмыг зэрэг бодох юм бол болохгүй. Зорилгоо зангидж хэлэх хэрэгтэй. Тархиа мөн амраах хэрэгтэй өдөр байгаа. За мэлхийн маань өөрийнхөө үн цэнийг тийм үү бусдын хандлагаар бүх хэмжээрээ мөнгөнийхөө шийдвэр дээр баримтаа эргүүлж хараарай, баримттай байгаарай. Баримттай гэдэг чинь бичиг баримтыг ярьж байгаа шүү. За арслангийнхан маань өөрийнхоороо жигүүрлэхээ бас ингээд зогсоож болно. Бусдын зүрхийг бодох хэрэгтэй. Өөрийнхөө зүрхийг болон бусдын зүрхийг хамттан уялдаа холбоотойгоор бодох, дулаанаар илэрхийлэх хэрэгтэй зөөлнөр гэсэн үг. Охины ордныхан маань бити төгс хийх гэж өөрийгөө зовоогоорой. Жижигхэн ч гэсэн сайжруулалт хийх юм бол хамгийн том амжилт ялалтчин байх болно. Жинлүүрийнхэн маань хүмүүст таалагдах гэж өөрийнхөө зүрхийг бити дараарай. Өөрийгөө олон нийтийн дунд илэрхийлэхдээ хязгаарыг тогтоож өөрийгөө хайрлаж бүтээгээрэй. Хилэнцгийнхэн маань гүн өөрчлөлт мэдрэгдэж магадгүй гэхдээ үүнийг айдсаар биш үннээр удирдах хэрэгтэй. Номынхан маань итгэл үнэмшлээ шинчлээрэй, шин зорилгоо бүтээгээрэй, систем бий болгоорой. Яагаад гэхээр хумхын орд бол өөрт чинь бэлэг барих бүрэн боломжтой байгаа шүү. Матрийнхан маань дотроо хүчтэй байх гэж ганцаараа ганцаардалт байхгүй байхыг хичээгээрэй. Зүгээр л хариуцлагатай, өөрийгөө хайрлахтайгаа нийцэж зохицох хэрэгтэй. Хумхийнхан маань оюун ухаанчин хурдтай байх ч гэлээ зүрхээ битээ маш тайрай, хайртай хүмүүстэй гоё тайлбарлаж холдохгүй байхыг бодоорой. Загасныхан маань мэдээч хэрэг бити имзэглээрэй тийм үү? Өөрийнхөө имзэглэлийг сул тал гэж бити бодоорой. Зөөлөн байдал чинь өөрийн чинь хүч байх болноо. За ингээд та бүхэндээ мэдээлээ зөвлөгөөгөө хуваалцлаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээд түр баяртай. Австро Солон байлаа.